бас Батнайрамд гишүүн бас ингэж их попорч болохгүй л дээ. Их гоё ярьсан, их хөмсгөө зангидсан, дуу хоолойгоо шахсан их оронч байдгүй шүү. Бүгдээрээ л бас энэ оюутлахын төслийг сайжруулахын төлөө үе үеийн улсын их хурлын гишүүд, үе үеийн засгийн газрууд чадлаараа ажиллаж байгаа, чадлаараа ажиллах болсон цаашдаа. Одоо ч гэсэн засгийн газрын зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг орлого үрдэнгээс суурилдаг болох, зардал дээр суурилдаг биш. Менежментийн төлбөрийг бууруулахын төлөө ажиллаж л байна бас. Арбитрийн шүүхтэр бас ажиллаж л байна. Тэгж яхад одоо ганцаараа их мундаг ажилдаг, урд өмнө ажиллаж байсан их хурлын гишүүд засгийн газрын муу ажиллаж байсан. Одоо энэ их хурлын 126 гишүүн хагт ажиллахгүй байгаа. Засгийн газар юу ч хийхгүй байгаа юм шиг, ганцаараа их оронч юм шиг ингэж бас болохгүй. Би танаас энэ төр орон тогтоолол мэдээлэл өгөөч гэж зөндөө гуйсан. Та өгөөгүй. Засгийн газар бас байр сууриас илэрхийлмээр байна. Энэ дээр чинь тийм үү ямар хөө орж байгаа мэдмээр гэсэн чинь нууц гэд өгөөгүй. Тэгэнгүүтээ та гинт өрөөд ингэ чуулганд оруулж тарааж хэлэлцүүлэх гэж байна. Ингэж болохгүй шүү дээ. Тэр тогтоолч юу байгааг бид нар мэдэх хэрэгтэй өстэй. Хамтраа засгийн газар их хурл нэг байр суурьтай монголчууд бүгдээр л нэг бодлоготой, нэг зорилготой, нэг монголчууд ч гэж би танд 100-аас хойш 7 сар, 8 сар, 9 сард уулзах бүртээ хэлжсэн. Энэ засгийн газар явуулж байгаа үйл ажиллагаанд дэм болоосо тус болоосо үүний төлөө над төр орооч үйл ажиллагаа чиглэх ёстой ч зөндөө хэлсэн. Гэтэл ингээл нууж байгаад одоо танилцаахыг танилцуулахгүй байгаа шүү дээ. Өгөхгүй байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ гинтгий оруулж яд одоо өнөөдөр ингээд асуудал хэлэлцүүлнэ гэдээ ярьж байгаа чинь зохимжгүй байна. Их хурлын гишүүд хэлэлцэж байгаа асуудал дээр ямар ч асуудал дээр бүгдээрэнд нь танилцах, өөрийн итгэл үнэмшилтэй болох, өөрсдийнхөө байр суурийг олон нийтэд илэрхийлэхтэй юм итгэл үнэмшилтэй болох, судлах, унших ийм цаг хугацаа боломжоор хангагдах ёстой. Энэ хангахдахгүй шүү дээ. Төр хорооны зөвхөн цөөхөн хэдэн гишүүд нь танилцсан, мэдсэн, уншсан, бусад одоо 120 гишүүн одоо мэдэхгүй, засгийн газар ямар ч одоо юу орж мэдэхгүй асуугаад нэхэд авч чадахгүй, ингэж хэлэлцүүлж болохгүй. Тийм болохоор их хурлын гишүүдэд танилцах, унших, судлах, байр сууриа илэрхийлэх боломжийг олох ёстой. Мэргэжлийн байнгаараа хэлэлцээд тодорхой санал дүгнэлтээ гаргах ёстой. Засгийн газар бас одоо төр орон тогтоол дээр юу орж байгааг, хэнийг юу гэж буруутгах байгаа, хэнийг ямар ажлыг яаж зөвтгөх байгааг бид мэдэхгүй шүү дээ. Баахан ажил хийчээ сүүлд нь төр орон тогтоол дээр засгийн газар ажил хийгээгүй байна гэдээ орчих юм бол одоо бид нар юу гэж хэлэх юм гээд. Ийм байдлаар одоо ингэж хандаж болохгүй.